За 41-ээс эхлэе. За энэ хоёрын илэрхийллийг үржүүлнэ гинэ. Тэгэхээр энэ чинь А-гаас хан Б, А дээр нэмэх байгаа учраас А-гийн квадратаас хасах нь 1-ийн квадрат. За өртгүүнийг квадрат зэрэгшүүлж амжин бүгдээр тус бүрийн төвшүүлнэ. 2-ын квадрат өөрөө x-ийн 2-1-ийг квадрат зэрэгшүүлэхээр зэргийг 2-оор хөвчүүлчихнэ. 1-ийн квадратныг тэгээ нэр хураагдаад хариу 4x-ээс хасах нь 1 байна. За 42 нь дараах илэрхийллийг хаалтыг задлж эмхдэг гэж. За ингээд үржүүлэхээр 2-ыг хүчин B-ийн ижил суурьтаймыг үржүүлж авчраас бүгдээрээ зэргүүдийн нэм. Дараа нь ингээд үржүүлэхээр 2-ыг хүчин B-ийн 4-1-ийг хүчин B-ийн 4-1 хасах нь B-ийг хүчин B-ийн хас 2-1 хасах нь 2B. За одоо эндээс бүгдээрээ энэ хоёрынхаа зэргүүдийг нэмчихээр 4-ний 4 буюу 1 нэмэх нь 2-ыг хүчин B-ийн 4-ний 1 дээрээ 4-ний 1 нэмчээ хасах нь B-ийн чинь 1 зэрэгтэй үржүүлж байгаа юм чинь зэргүүдийн хүчин хасах нь 2B. За тэгсэн чинь эндээс 2B дээр нэмэх нь 2-ын энэ хоёр маань нэмэгдээд 4-ний 2 буюу 2-ны 1 B-ийн 2-ны 1 шүү. B-ийн 2-ны 1 хасах нь B-ийн 1-ээс 2-ны 1-ээс 2-ны 1 хасах нь 2B. За энэ хураагдаад бүгдээрээ 2-оос 1-ийг хасгаар 1 шиг B-ийн 2-ны 1 буюу хариу нь язгуудар B. За 43-ны илэрхийллийг хэлбэрчилнэ гэж. За энэ маань томьёо байгаа учраас бүгдээрээ x дээр нэмэх нь 3-ын квадрат гэжээ. За хуваар нь болохоор x-ээс хасах нь 4, үрч болгоо байрын сольчи язгуудар x-ээс 2 дээрээ 2-ыг хаалтан саргачвал x дээр нэмэх нь 3. Үрчх нь язгуудар x дээр нэмэх нь 2. За энэ ижлэхэн чинь хоёрыг хураахаар энэ хуваар дор x-ээс хан 4 нь энэ хоёртой үлдэнэ. Дээр нь x дээр нэмэх нь 3-ын квадратаас бүгдээр 1-ийг хураацсан чинь 1 нь үлдэнэ. За тэгээ нэрийг үржүүлэхээр энэ маань А-гаас сан B, А дээр нэмэх нь B юм чинь А-гийн квадратаас хасах нь 2-ын квадрат. За тэгэхээр дээр нь x дээр нэмэх нь 3. Язгуудар x-ийн квадрат гэдэг маань x хасах нь 2-ын квадрат 4. Хуваах нь x-ээс хан 4-ийг хүчин 2 юм байна. Хураахаар хүртүү дээр x дээр нэмэх нь 3, хуваар дараа 2. За 44 илэрхийллийг өртгөн болгон задлах гэж. За тэгэхээр энд бүгдээ төр зөр язгуудар x-ийн А-г орлуулж. Тэгэхээр x маань юу болох вэ гэсэн чинь язгуудар x-ийг үржих нь язгуудар x гэсэн үг шүү дээ. Буюу А-гийн квадрат. За энийг орлуулчихаар манайх юу болох гэж 2 А-гийн квадратээр нэмэх нь 11 А нэмэх нь 12 болох юм байна. За энийг бүгд өргөжлөн болгон задлахын тулд голынхон 11-ийг задлчи. 11 маань сондгой тавчаас тэг сондгой тооны нэлбэртэй авах нь тий. За 2 А чинь тэтгэргүй тэгш тоотой сондгой тоотой бүлэглээд нэг гоё гарахгүй юм байна. За ингэхээр болох юм байна. 8 А-д нэмэх 3 А гэж. За тэгвэл ингэ бүлэглэхээр эхний хоёрыгоо 2А квадрат нэмэх нь 8А-тай нэг бүлэглээд А-ийнхаасаа 3А дээр нэмэх нь 12 гэж бүлэглэж. За эхнийхаасаа 2А хаалтан зарахаар эхнийхаасаа А-ийнхаас нь 4 юм байна. Хойноос нь 3-ыг хаалтан зарахаар А дээр нэмэх нь 4 юм байна. Тэгэхээр А дээр нэмэх нь 4-ийг бүгдээрээ хаалтнаас гаргачихаар эхнийхаас нь 2А, А-ийнхаас нь нэмэх нь 3. За одоо бүгдээрээ А-гаар юу тавьсан мөлий хариугаа тавьчих тий. А-гаар язгуудар x-ийг орлуулсан учраас язгуудар x дээр нэмэх нь 4, энэ маань 2 язгуудар x дээр нэмэх нь 3-гээд ингэж өртгөн болгон задрах нэ. За 45. За энийг хэлбэрчдэг чинь x-ийн 1.5 гэдэг бол x-ийн 0.5-ын куб хүчилнэ тий. 27 бол 3-ын куб. За язгуудар x гэдэг маань x-ийн 0.5 зэрэг гэсэн үг. Өөрөлдөл язгуудар x гэдэг бол x-ийн 2-ны 1 зэрэг буюу x-ийн 0.5А гэж тавьчихна. Хасах нь 3-ыг хүчин. За энэ болохоор x-ийн 6 зэрэг ядуур куб хасах нь 2. За тэгэхээр энэ дээдлийнхаа илэрхийлийг бүгд 7 томьёогоор кубүүдийн ялгараар задлахаар x-ийн 0.5-аас хасах нь 3. За даан энийг квадрат гэхээр 2-оос гэхээр x
нэмэх нь 3-ыг үржих нь x-ийн 0.5, 3-ын квадрат 9. Хуваах нь x-ийн 0.5-аас хасах нь 3. Хасах нь 3-ыг үржих нь x-ийн 2 хураахаар x-ийн 2-ны 1 хасах нь 2. За тэнгуут эндээс x-ийн 2-ыг хураагаад x дээр нэмэх нь 3x-ийн 0.5 дээр нэмэх нь 9, хасах нь 3-ыг үржих x-ийн 2-ны 1 гэдэг маань 0.5. Тэгвэл энэ адилхан байгааз. Тэгэхээр x 9-өөс 2-ыг хасахаар 7 буюу манай хариу нь x дээр нэмэх нь 7 ах нэ. За энэ координатын системд энэ цэг 1-р мөчд оршдог. Тэр маань юу илэрхийлж байгаа гэхээр 1-р мөч маань энэ 2 нь энэ 3 нь энэ 4 нь. Тэгэхээр энд байгаа цэгийн координат гэхээр x нь ч тэгээсэхтэй, y нь ч тэгээсэхтэй гэсэн үг тийм. Тэгэхээр манай x тэгээсэх, y нь тэгээсэхтэй гэсэн. За одоо бүгдээр 4-р мөчд орших цэг. Тэгэхээр энд байгаа цэг. За энд байгаа цэгийн координат маань ямар ах вэ гэж x нь бол нэмэгтэй байх юм байна. Харин y нь бол хасахтай. Тэгэхээр 2-дугаарх нь хасах, эхнийх нь нэмэх байгаа хариу нь манайхаар энэ a харах нэ. За 47. Энэ шалгуунуудын огтлцын цэгийг дайрсан O гэсэн хэлэхдээ параллел шалгуун гэж. За юутай ч гэсэн бүгдээрээ энэ хоёр шалгууныхаа огтлцын цэгийг олъё. За огтлцын цэг гэдэг маань энэ хоёрыг нэгэн зэрэг хангаж байгаа учраас x зэргүүд нь адилхан. За тэгэхээр бүгдээрээ алийг адилхан болгох вэ гэхээр энэ 4, энэ нэмэх 2-ыг сонгоно ба штэ. Тэгвэл энийг адилхан болгохын тулд хуваар дор буюу говьр гинэ. Доотлохын дэвштэглээ хас 2-оор өчөлж бүгдийг. Тэгэхээр 4x-с хэн 3y-ийн тэнцүү 6, хасах 2-оор өчлөхээр хасах 2y, хасах 4x, тэнцүү хасах 16. Хооронд нэмэхээр x-үүд нь стаад хасах 3y дээр хасах 2y нэмэхээр хасах 5y, хасах 16 дээр 6 нэмэхээр хасах 10. Эндээс y нэмэх 2 юм. За y нэмэх 2 нь бүгд x ол энэ тавьчих. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 2x тэнцүү 8 болоод 2x 8-аас 2-аас 6 болоод эндээс x олсон чинь 3 болж байгаа. Тэгсэн чинь яасан гэсэн чинь огтлын цэгийн координат маань x нь 3 байхад y нь 2 гэдэг цэг юм шүү. Тэгэхээр 3 байхад 2 гэдэг цэгийг гэхээр юу гэсэн үг манайх энэ цэг байх нэ. За тэгвэл энэ цэгийг дайрсан OX тэнглэхтэй. Тэгвэл манай OX тэнглэхтэй параллел шалгуунаа гэхээр яах юм гэсэн чинь ийм шалгуун. Тэгэхээр энэ маань y тэнглэхийн 2-ыг дайрсан шалгуун байгаа учраас манай энэ цэгрэмтэй шалгуун манай хариу нь y тэнцүү 2 гэдэг шалгуун байна. За 48. OX тэнглэхийг энэ цэгээр огтолдог налалт нь ийм байдаг шалгууны тэгштэг бичиж. За манай шалгууны тэгштгэл бол нэг mx нэрх нь b хэлбэртэй. Гэтэл надад налалт нь өгсөн биш. Тэгэхээр налалт нь m нь хасах 3. За манай энэ O-гөр тэнглэх хөтлөгцөг гэдэг маань x-ийн оронд 0-ыг тавихад 2 гардаг буюу эндээ орлуулахаар y нь 2, x-ийнхоо 0-ыг тавьчих. Тэгэхээр b сул тоо 2 шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр манай энэ цэг маань y тэнглэх хөтлөгцөг маань сул тоо хэлбэртэй. Тэгэхээр манай хариу нь энэ байна. За 49 болохоор энэ цэгээс энэ координаттай цэгээс язгуудар 26 нэгж зайтай оршдог. Ерх тэнцүү 2 гэсэн шалгуун дээр оршдог. Цэгийн координатын нь x болох нэ. За тэгэхээр одоо бүгд яах вэ гэсэн чинь 3 ба 1 гэд манай А цэг энд дэсэн гэж дээ. 3 байхад 1. За тэгсэн чи одоо бүгд яах юм гэсэн чинь ерх тэнцүү 2 гэсэн шалгуун дээр оршдог. За ерх тэнцүү 2 гэсэн энэ шалгуун дээр оршдог. Би нэг b цэг болох гэдэг юм шүү дээ. b цэг x болох гэдэг юм шүү дээ. Энэ хоёр цэгийн хоорондох зай нь язгуудар 26. За b маань x бол бүгд мэдэхгүй байна. Y нь бол 2. Яг л бүгд y тэнцүү 2 шалгуун байгаа учраас. За тэгэхээр одоо бүгд энэ хоёр цэгийн хоорондох зайг болох нэ. Тэгэхээр a b хоёр цэгийн хоорондох зайг болохдоо бүгд яадаг вэ гэсэн чинь b цэгийнхнийхээс a цэгний координатаас квадрат зэрэгчлээд b цэгийн 2 дугаараас a-гийн 2 дугаарыг хасаад квадрат зэрэгчлээд язгах. Гэтэл манай энэ маань юутай тэнцүү гэсэн чинь язгуудар 26-тай тэнцүүгээд өгсөн юм байна. За хоёулаа язгууртай чинь бүгдээрээ квадрат зэрэгшүүлчихье. Энэ дээр нэмэх нэг нь тэнцүү 26.
Тэгэхээр x-ээс 3-ын квадрат нь 25 гэсэн үг. Квадрат нь 25-аар нагдаж чинь x-ээс 3 нь нэмэх эсвэл хасах 5 байна гэсэн үг. Тэгэхээр өөрөлдвөл манай энэ шийдэд x-ийг болгосон тийм. Тэгэхээр x-ээс 3 нь 5 ажиллана. Эсвэл x-ээс 3 нь хасах 5 ажиллана. Тэгэхээр манай эндээс x маань 8, эндээс x-ийг олсон чинь хасах 2 байна. Тэгэхээр 8 байхад хасах 2 гэсэн x-уд байна. Ийм абцистай цэгүүд байжээ. За 50 нь болохоор яг энэ цаанаас өгтө 1 өгсөн юмсан. За энэ хоёр шулуун нь энэ зэгт огтлцдог. Тэгэхээр энэ зэгт огтлцдог гэхээр бүгдээр нь y-ийн 4-ийг тавиад x-ийн 2-ыг тавихаар энэ маань хэдүүлсэн чинь 8 болоод 8-ыг сул 0 болно шүү дээ. Тэгэхээр манай энэ шүлгийг хангахын тулд сул тоо 8 байх хэрэгтэй тий. За энийг хангадаг гэхээр бүгдээр эндээ орлуулчих x-ийн 2-ыг тавиад y-ийн 4-ийг тавьчих. За тэгэхээр эндээс 2k-гаас асгар 8 дээр нэмэх нь 6 тэг буюу 2k маань 2-тай тэнцүү. Тэгэхээр манай k 1 гэсэн юм шиг. Тэгэхээр манай шулууны k 1 болоод хасах нь 2-ыг нэмэх нь 6 тэнцүүдэг. За нөгөө шулуун маань y дээр нэмэх нь 2-ыг хасах нь 8 тэнцүүдэг. За тхэн дээр бүгдээ налалтуудын болно. 2y-ийг нөгөө тийш харуулаа. За тэгэхээр гişүчлэг 2 дуу ач. Тэгэхээр 2-ны 1x нэмэх нь 3 тэнцүү y. За нөгөө энэ шулуун маань y тэнцүү нөгөө тийшээ гаргахаар хасах нь 2x нэмэх нь. За энэ хоёр шулуун гаргаж авчаад налалтуудын тухай ярьсан учраас манай энэ шулууны налт нь 2-ны 1 юм байна. Нөгөө шулууны налт нь хас 2 юм байна. За одоо асуултуудыг харъя. Хоёр шулууны налтуудын үржүүр нь хасхныг учраас хооронд хөнцөг нь 90 градус. Тэгсэн чинь энэ хоёр налтыг үржүүлсэн чинь хасхныг гарч байна. Тэгэхээр хооронд хөнцөг нь 90 градус. Налтуудын үржүүр 1 биш ээ. Налтууд нь хас 2-той тэнцүү гинэ. За биш ээ. Нэг нь хас 2, нэг нь 2-ны 1. За нөгөөх нь болохоор энэ шулууны налт буюу манай энэ шулууны налт нь хас 2-ны 1 гинэ. Манайч нэм 2-ны 1. За энэ шулуун буюу манай нөгөө 2 дугаар шулууны налт нь хас 2. За тэгэхээр манай зөв хариу нь налтуудын үржүүр хасхныг учраас энэ ажлын хоорондоо перпендикуляр буюу A10 байна.